За тохиолдлын гаран дээрээс хэрхэн цаг тааруулах вэ гэдгийг харуулъя. Тэгэхээр тохиолдлын гаран дээрээ бол урьдчилсан бэлтгэсэн кодоо цаг тааруулах кодоо шууд хийн. За ингээд тодорхой кодоо хийсний дараа ингээд шууд энэ меню руу орчиж байгаа. За тэгэхээр энэ менюнээсээ тооцоолоод систем опшн руу ороод time and date гэсэн хэсэг рүү ороод эндээсээ цагаа тааруулчихна гэсэн үг. За тэгэхээр одоогоор бол энэ цаг маань бол зөв явж байна. Тэгэхээр таймер руу ороод зөв цагаа тааруулаад дахиад цагаа минутатаар тааруулчихна. За тэгэхээр буцааж гол дээр буюу окей дарж ороод доошоо олгоод дахиж гол дээрээ дарж окей болгоод энэ чи өдрөө тааруулчихна. За ингээд буцаж окей дээрээ дарж гараад доошлуулад оноо тааруулчихна. За ингээд оноо тааруулангууд автоматар энэ гариг маань шууд таарчдаг гэсэн. За ингээд цагаа тааруулаад дуусны дараа буцах кноп буюу энэ дээрээ дараад гээд дараад гарахаар ерөөдөө цаг маань бол хэвэн болчдгоо гэсэн үг.